Сайн байцгаана уу? Өнөөдөр салхи зүсэгч анимны саяхан гарч дууссан 2 дугаар удирлыг оруулж байна. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аар дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Аним эхлэхэд Сакура ангийнхнаа дагуулад явж байгаа харагдана. Кэл бол нуруундаа луун арга ясан тэмдэгтэй жижиг баг. Хэрхэн байгуулагдсан тодорхойгүй гэж ярилцсан. Тэд явсаар бүлгмийнхэн цугладаг байран дээр ирэхэд үүдэн чоочтой байх ба яаж орох талаар бодож байтал нэрийн утас зогсоо загуу дуурахад Сакура чихэн чиртэй юм бэ гэж уурлав. Харин Сүги цоочтой хаалгыг татаж үзэж байснаа ганц өшгөлөөд л онгойлгочихв. Хаалгач онгойж тэднийг дотгош ороход хөөх бүлгэрээ ирчихсэн байна. Ганц хүн захиалсан юмсан. Хөөе Нагато найзууд чинь ирчихлээ даллаарай гэхэд анзаа уурлаж очих гэтэл Сакура түүнийг зогсоо. Наа залуугаа өг гэхэд амар юм ийм олуулаа ирээд хотын баатар ингэдэг юм уу? Тэгвэл бид нар ч гэсэн тэгж болно үстэй гэхэд бүр олон хүн нэмэгдээд гараад ирнэ. Ингээд зодон эхэлнэ. Манайхан ч зодонд илүүрхэж Анзаа төрүүлээд шатаар гүн гарахад нүүрлэн өшгөлөөд унахчихав. Анзаа туслах гэсэн чи Сакура руу нэг нөхөр дайрна. Ахлагч нь одооноос манай VIP нар оролцсон. 2 дугаар үеэ эхлүүлцгээе гэв. Бусдаасаа илүү хүчтэй ялгараад байгаа болохоор Цүгэ, Кирю, Сүги, Сува нар дээр халт тулдах хүмүүс бууж ирнэ. Сакурач зодоондоо төвлөрч чадахгүй ангийнхандаа санаа зовсоор. Ангийнхан нэг хүүхэд толгойдоо цохиулан унахыг хараад туслагаар очих гэж байгаад өөрөө ч араасаа цохиулчихна. Тэдний ганцаараа ирэхээр тэнийг биш гэж бодож байсан ч ийм цөөхүүлээ. Тэгээд бүр нэгдүгээр ангийнхан дагуулж ирж байдаг. Тэнийг амтан гин. Нэрээ юу ч хийж чадахгүй суваагаар хамгаалуулаад байгаадаа гутран зодон болж буй хэсэг рүү гинэт гүгээд орчих. Би ч гэсэн Пүриний гишүүн зодтолж чадахгүй ч ядаж зүгтахгүй гээд нэгийг нь тэрч унаад зодуулна. Сакура түүнийг харсан ч очиж чадахгүй байв. Нэрийн толгой руу яг цохох мөчөд Кажи гарч ирэн түүнийг хамгаална. Кажи Эмото Кусуми нарыг дагуулж ирсэн байв. Килийнхэн ч чихвч зүүж чихэр идэж байгаа Кажи биздээ уурлахаараа галзуурчдаг гэж ярьцгааж байв. Ахлагч нь нэмэлт хүч хүрээд ирвүү. 2 дугаар ангийнхан нь бид нар Нагатогийн найзуудтай л асуудалтай. Пүринд хамааралгүй биздээ гэхэд Кажи чи тэнийг юм уу? Хамаатай болоод энд байгаа юм биш үү? Во Пүрин бол хотыг хамгаалдаг баг. Пүриний гишүүнч хотын иргэн гэхэд юу яриад байгааг ч нь ойлгохгүй байна гэв. Та нар Пүриний гишүүнд гар хүрсэн. Тийм бол юу болохыг нь ойлгож байгаа үстэй гэхэд Килийнхэн ч айж бүгд ухарцгаана. Ахлагч нь юундаа айгаад байгаа юм? 3 хүн л нэмэгдсэн байна. Хурдан дуусгацгаа. Та нар ч гэсэн ийм болмоор байна уу гэж сүрдүүлэхэд эргээ зодтолдож эхэлцгээе. 2 дугаар ангийнхан ч бөөнөөр нь унгаад Кажи доод талыг даатгалаа шүү. Би тэрнийг нислэн цохино гэв. Дээш гарах гэхэд Сакура байж бай наадахыг чинь би зодно гэхэд Кажи түн дээр ирээд нүүрлүүн зохиод ав. Чи түүнд анхаарснаасаа болоод ийм дорой юмд хүртэл зодуулж хүмүүсийнхээ ч хажууд байж чадахгүй. Чиний хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол тэдэнд туслах. Тэгж чадахгүй байж юун ангийн дарга вэ гэд уурлана. Энэ үед Сакура өмөгийн хэлсэн сайн харж хандаж туслаарай гэж загсныг нь санав. Кажи ч би чиний өмнөөс нам зохичхоод ирэх гэхэд багада 10 зохиорой гэв. Гэнэтэл Сакура өөрийгөө зохиж аваад өрсөлдөгч нь гайхаж би одоо юу хийгээд байгаа юм бэ? Хурдан дуусгах шар үстэй. Чамтай зуралдаж байх цаг алгаа гэв. Кажиг дээш гарахад чам шиг алдартай хүнтэй зодтолдох болсондоо баяртай байна. Хоёулаач санаа нийлэхээр биздээ. Бусдыг удирдахад хамгийн тохирох арга бол айдас. Тийм болохоор энд байгаа хинч намайг эсэргүүцэж бас цогтож чадахгүй. Хэрвээ чи надад ялагдвал Килд ор гэхэд амаа хамих дуугүй сонсоод байсан чинь давраад байгаарай. Чам мэтийн хог шар Пүриний талаар ярих болоогүй гин. Сакурач шар толгойттой зодтолдож Сакураг түрүүнийхээс шал өөр болчихлоо. Та нар зэрэг дайраач гээд хүмүүс рүүгээ урлав. Сакурад нөгөө хитэн ч юу ч болдоггүй. Шар толгойт руу ирээд түүнийг зохиод уначихна. Зүгөөч өрсөлдөгчдөг ээлжлэн цохилцоор эцэст нь өшөглөн унгана. Сүгийн өшөглүүлэх явцдаа түүний хөлнөөс барьж аван газарт саван унгав. Кири өрсөлдөгчийнхөө дайралтаас болтон гарын шүргэх төдийд нөгөөх нь унаад өг. Манай хэд цугалцгааж Сакура одоо ч үлдсэн хүмүүс байгаа. Сүүлийн хүн унах хүртэл сэрэмжтэй байгаарай. Ямар нэг юм болвол дуудаарай. Энэ удаа би заавал очно гэв. Сакурагийн хажууд нэг нөхөр цохиулаад үсрээд ирв. Эргээ таартал Суу нилээн ууралчихсан ирээд түүнийг өшөглөж унгаад цохих гэтэл Сакура түүнийг зогсоогоод одоо болно ухаангүй болчихсон байна гэхэд чи ч нилээн тайван байна шүү. Ингэтлээ зодуулчихад уур чинь хүрэхгүй байна уу гэв. Сакурач өөртөө уур хүрээд байж ядаж байна гэхэд Суу гайхав. Уурлаа гэд юу ч өөрчлөгдөхгүй. Одоо хийж чадах зүйлээ хийхээс өөр арга байхгүй гэхэд Суу буцаад хэвэндээ орж чи ч яах ч аргагүй хүн юм аа. Би тэр талыг зохицуулъя гэд яв. Кажиж ахлагчтай зодтолдохоор болж ахлагч нь надтай хамт байвал хамаагүй хөвгөлтэй шүү. Чамд баатар байх зохихгүй. Чиний төрөлх араншин араатан гэхэд өмнө нь нэг удаа уурлаж ухаанаа алдаад ухаан ортол эргэн тойрон дүүрэн хүмүүс хэвтэж байсан. Эсэргүүцэж чадахгүй дэ өөрийгөө жигшдэгч. Яаж хянахыг нь сураад хагас дутууч гсэн хүн болсон гэхэд чиний жинхэнэ төрхийг гарганаа гэд дайрна. Чамайг хүн болгосон амтан чамайг огтхон ч ойлгоогүй байна. Сул дорой болгочих бол ямар хэрэг байна. Тэр новшид чинь ямар ч чадвар алга гэхэд Кажи уурлан цохиурыг нь далидл өшгөлөхөд наад царай чинь л байхгүй юу гэв. Кажи ар араас нь зогсоор нөгөөх нь ухаан алдан унав. Дахиад ганц цохиод 10 цохилт болох гэж байхад ямар хурдан ухаан алддаг юм гэв. Эмото
Нагато Кусуми хоёрч доод давхар дуусчихлаа гэдэг. Нэгдүгээр ангийнх нь бүгд хараа зогсож байв. Ямар нэгэн юм хилээчтэй гэхэд юу хэлэх юм гэв. Нөгөө хоёр нь ч хоёр талаас нь хоёр гарыг нь өргөхөд бүгд баярлан оролцоо. Анзайс сэргэж зодон дуусчихлаа. Бид ялсан гэхэд бүгдээс нь уучлалтгүй. Хөөе сэрчглээ. Одоо сайтар ярилц гэхэд Нагато ч сүгдэж суугаад битгий оролц гэж хэлж байхад над митийн төлөө гэхэд Сакура хин чиний төлөө зодолсон юм. Цучия чамд тусалж чадахгүй гэд уйлж байсан. Анзай чамд туслах гэд нүүр нүдгүй зодулсан. Туслуулмааргүй байсан юм бол ядаж тэр шалтгаанаа хэлж болох байсан биз дээ гэхэд би Анзайд буцаах боломжгүй маш олон зүйл хийсэн. Тийм байхад туслуулахасаа ичиж байна гэв. Нагато хэдэн нөхдүүд хүүхэд дээрлэж байгааг хараад тоолгүй өнгөрөх гэсэн ч чадалгүй. Та нар юмыг нь буцааж өг гэж хэлснээсээ болж өөрөө ч зодуулна. Харин нэг нөхөр түүнийг хамгаалах ба Нагатог дог юма хэр баргийн хүн ингэж чадахгүй шүү. Би чам шиг нэгнийг хайж байсан. Манай багт илсээч гин. Нагато Килийн байран дээр ирэхэд нөгөө нөхөр би бол энтхийн удирдагч. Над хорыг гэд түүнийг угтаж ав. Гэтэл цаана нэг гарыг юу гэж багаас гарч байдаг юм гэд зодож байгааг хараад асуутал. Тэр багаас гармаар байна гэсэн юм шиг байна гэв. Зогсоохгүй юм уу гэхэд Нагато зохиж унгаад шудраг ёс гэж ярьдаг сул дорой нөхдүүдийг ашиглахад амар байдаг юм. Нэгэнт орсон азгүй амтан дахиж хизээж гарч чадахгүй. Кэл тавтай морил гэд хаалгаа хав. Нагатог эхний удаа 30 мянгыг дараагийн удаа 50 мянгыг олж ирэхийг шаардсан. Түүний дараа мөнгөгүй ирснээс нь болж түүнийг зодож энэ дарамтнаасаа болж Нагато цүнх хулгайл зогтсон байв. Анзай түүнээс уучлалтгүй чи үргэлж хүчтэй дог залуу байсан гэд тэрвэн. Нэрээ ухаан ороод хартал цүгээд үрүүлчихсэн явж байв. Зодолдож дуусаад харж байна гэхэд суу духруу нислаад гүүгээд явчихаар нь галзуурчихсан юм байх л гэж бодлоо. Хит их хүчилж болохгүй шүү гэв. Чамайг 2 дугаар ангийнхантай холбогдсны ачаар л бид зүгээр өнгөрлөө гэв. Сакурач гайхалтай юм аа. Ангийн дарга болоод удаагүй байж бүгдийг нь удирдаад хэцүү асуудлыг шийдээд гэхэд юу н гайхалтай гэж би чадна гэж том ам гарчаад юу ч хийж чадалгүй 2 дугаар ангийнхнаараа авруулчихлаа. Юу ангийн дарга чиний ийм болсон ч тэр тэд нарын нүүр нүдгүй зодуулсан ч тэр миний буруу гэхэд Анзай би ганцаараа байсан бол Нагатог буцааж авчиж чадахгүй байсан. Хинч юу ч гэж бодсон. Би чамд талархаж байна. Баярлалаа Сакура гэхэд ангийнхан нь чиний буруу гэж юу байх вэ? Бид нар л өөрсдөө зодуулсан болохоос бүгдийг нь ганцаараа үүрэх гэсэн хэрэггүй. Бид чинь найзууд биз дээ. Эндээс хамтдаа дахиад эхэлье гин. Үүмээ сан энд илгүүрт байгааг нь хурдан тайлангаа тавьцгаая гэв. Анзай Нагато нар болсон явдлаа хэлээд уучлалт гуйхад үүмээ ойлголоо сайн ажиллалаа гэв. Анзайч гайхаж би өөрийнхөө асуудалд Фүринийг оролцуулсан гэхэд үүмээ Нагато чиний найз биз дээ. Тэгвэл Фүрийн туслах нь ойлгомжтой гэв. Үүмээ хоол тавглаж өгөөд амттай байна уу гэж асуухад тийм ээ ямар нэг зүйлийг амттай гэж бодоогүй үнэхээр удсан байна гэхэд наад амтаа битгий мартаарай. Чин сэтгэлээсээ тайвширч чадах нэгэнтэйгээ хамт идэх хоол амттай байдаг. Нэгэнт хийчихсэн зүйл өөрчлөгдөхгүй. Цаашдаач хэцүү санагдах үе олон тохиолдох байх. Тэр үед наад амт чинь ганцаараа биш гэдгийг чинь сануулах болно гэв. Сакура яасан юм гэж асуухад нэрээч бусдын маань зодуулсны хариуцлагыг Сакура ганцаараа үүрэх гээд байгаа юм гэхэд би том ам гаргачихад юу ч хийж чадаагүй. Өөртөө ууралсан төдий. Яагаад ч юм би маань хүсснээр минь хөдлөөгүй гэв. Үүмээ ч инээмсэглээд би чинь хөдлөхгүй байсан. Нүүр нүдгүй зодуулсан найзуудаа харсан болохоор юм биш үү? Тийм бол тэрэнд чинь ганцхан шалтгаан байгаа. Тэд нарт хайртай болохоор л байхгүй юу гэд инээлдэв. Тэднийг гаргаж өгөөд Хирагигаас саяны ярьсан зүйлийг нь юу гэж бодож байна гэхэд чамтай төстэй юм уу гэв. Үүмээч тэр гарцаагүй хүчтэй нэгэн болно доо гин. Сакурач нөгөө хоёртой хамт нөгөө охинтой уулзахаар ирэв. Цучия ирээд хоёулаа нүүр нүдгүй зодуулчихсан гэд ойлов. Сакураг явах гэтэл түр хүлээгээр баярлалаа гэхэд зүгээр дээ амлалтаа биелүүлсэн төдий гэд яв. Килийн зодуулсан хүмүүс дундаас нэг нөхөр босч ирээд Фүринтэй зодолтмыг гэхээр нь үзэх гэж зорин ирж байхад новш чинь ялагдчих юм. Фүринч бодсноос хариугүй амьтад болчихсон байна. Тэр ч одоо уурлах байхдаа Кийлч ингээд дууслаа да. Тэр тэнэг хүссэн бүхнийг хийснээс л боллоо. Өнөөдөр ч бүгд цоглог байна шүү. Ингээд Сакура яасан юм? Зодооны дараа нилээд гутарчихсан харагдсан гэхэд тэгвэл залгаад асууя гэд нэрээ ярив. Сакура ханиад хүрсэн юм шиг байна гэв. Нэрээ суваа хоёрч ууттай юмнууд барьчихсан. Сакураг ирэхээр явж байгаад гэр нь ийм ойрхон байсан юм уу? Энэ хавьд юм шиг байна гэтэл аимшигын сүнстэй юм шиг байшин байв. Хонхонч ажиллахгүй, хаалган ч онгорхой. Шагаагаа тартал Сакурагийн гутал үүдэнд нь байв. Ийм газар хүн амьдардаг гэж юу гэж бодно. Суваг төрүүлээд ортол нэрээ зөвшөөрлгүй орж болохгүй байхаа гэхэд суваа хараад байхад Сакура ганцаараа байгаа бах. Тийм байтал ханиад хүрчихсэн. Хөдөлж чадахгүй. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолдвол яах вэ гэв. Нэрээч ганцаараа өхнө гэж үгээд орилтол Сакура дуугүй байцгаагач дураараа орж ирчгээд орилдоод байх юм гээд тэдний юу хийж явааг асуув. Манай хоёр ч ирэхээр ирлээ. Нилийн хүнд байгаа бололтой гээд одоо орондоо буцаад ороо гэв. Ийм газарт ганцаараа амьдарч байгааг нь гайхаад авчирсан юмнуудаа үлдээгээд явцгаана. Тэднийг явсны дараа торон доторхыг хартал ангийнхнанд бүгд л түүнд юм бэлдэж явуулсан байгааг хараад үргэлж ганцаараа байсаар ирсэн болохоор өөрт нь ингэж сайн хандаж байгааг гайхан
суутал. Гинэтэл хөлийн чимээ сонсогдсон Сакурач айн оролтол Котаха байв. Уучлаарай, сэрэж гисэн үү гэд хоол хийж авчирсан байв. Байнга зодтолдох юм өвдөх нь аргагүй гэхэд зодтолсноос болж ийм болоогүй гэв. Тэгвэл найзуудтай хайртай болоод биеийг хөдлөхгүй болсондоо санаа зовсон юм уу гэхэд яаж тэрийг мэдсэн юм гэж уурлахад Үмэ хэлсэн гэв. Чамайг унтаж байх үед тэр хоёр энийг авчирч өгсөн. Харин би хоол хийж ирсэн. Өөр хэн нэг нь байсан болохоор чи унтаж чадаад сэрэхэд чинь хоол ус байж байна. Ганц хүний хийх юмд хязгаар гэж байдаг юм гэж тайлбарлав. Маргааш нь бол Сакура Кажитай уулзахаар ирэв. Гэтэл ангийнх нь хараад Кажиг мундаг ах болчихжээ гэж шолцгоон. Сакурач Кэлтэй хийсэн зодооноос хэн нэгэнд найдаж түшиж тулахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ чи бүх зүйлээ дэд дарга нартаа даатгадаг. Яаж тэгдэг юм гэж асуув. Кажиж бодож байснаа дээвэр дээр гарч ирэн иймэрхүү зүйл ярихад өндөр цэлгэр газарт ярьсан дээр байдаг юм гэв. Чи бусад гологдохоос айгаад байгаа юм шүү. Найзууд чинь чиний хийж чаддаг зүйлийг биш, чамааг өөрийг чинь хар сонгосон байхад чи тэд нарыг өөрийг чинь голж магадгүй гэд айгаад явж байдаг. Найзуудтай итгээд үзээ гэв. Гэтэл хүн алга ташин гайхаад эргээд хартал Үмэ Хираги хоёр хараа зогсож байв. Кажи сайн байна. Та хоёр ч үнэхээр мундаг болжээ гэхэд Хираги нууцаар сонсъё гэж бодоогүй шүү гэв. Кажи ч эцэндээ Үмэг зохиж унахчихаад зүгтаачих. Үмэч босч ирээд Кажигийн хэлсэн шиг намайг ч гэсэн хүмүүс байгаагаар минь хүлэн зөвшөөрсөн учраас санаа амар байж чаддаг. Тиймээс Кажид болон найз нөхөддөө итгээ гэв. Сакурач ангидаа орж ирээд та нарт хэлэх зүйл байна гэхэд бүгд гайхацгаав. Би өдийг хүртэл бүхнийг ганцаараа зохицуулах гэж хичээж ирсэн. Гэтэл чадсангүй. Сул дорой өрөвдөлтөй тийм байж ангийн дарга байгаад та нарын урам хугарсан байх. Гэхдээ тэр чинь л би дахиад ч төвөг удах байх гэж бодож байна. Тийм болохоор уучлаарай гин. Гэтэл гинэт сүүгээ араас нь өшгөлж унгаад үүд хааж зогсоод гэв. Ангийнхан нь ч бусдынхаа шархатсанд санаа зовж байсан чамайг хараад яагаад урам хугарна гэж бидний төлөө хийсэн шиг зүйлийг чиний төлөө хийхэд яагаад чи уучлалт гуйж байгаа юм. Тэгж бодох хүн энд байхгүй. Нөхдийнхөө төлөө хамгийн түрүүнд үсрээд ордог чинь бид нарт үнэхээр их таалагддаг гэхэд Сакурач ойлгож эхлэв. Гэхдээ манай ангийн дарга биднийг ойлгохгүй байна. Тиймээс хичээлийн дараа хоол идэнгээ нөхөрлөлөө зузаатгана гэв. Сакура өөрийнхөө өрөвдөлтөй талыг хэлсэн болохоор буссан ч тэр талаараа хэлцгээхээр болоод тэр шавжнаас маш их айдгаа хэлнэ. Харин цүгээ сүнснээс маш их айдаг. Үсээ угааж байхдаа ч нүдэн анд чаддаггүй гэв. Харин суугийнхыг асуухад нэрээ дэвтрээсээ хараад суу наатонд дургүй биш билүү гэхэд суу сонин царай гарган хинээс тийм худлаа цуурхал сонссон юм гэв. Нэг нь босоод би олоод ирэх гэтэл суу араас нь бариад ав. Бусд нь сууг барьж тэдний хөвгөлтэй байгааг хараад Сакураг инээхэд бүгд гайхан харцгаан. Котахач Пүринийг сонгосон чинь зүв байсан гэж хэлсэн биз дээ гэж бодно. Гадаа нь харин Үмэ ирчихсэн. Сакура тэр хэд байна? Ангийн уулзалт юм байх та гэд орох гэтэл Хираги өглөө яалаа энэ удаад орж болохгүй гэд болиулав. Бүгд хөвгөлтэй харагдаж байна. Би ч бас нэгдмээр байна гэхэд жоохон мэдрэмжтэй байгээд аваад явна. Сакура өмнө нь фотос дээр харсан эмэгтэй байна гэж бодтол нөгөөх нь Сакураг хараад гүгээд ирэв. Эцэст нь нэг уулзлаа гэтэл ямар бүдүүн хоолойтой юм бэ гэж бодно. Цубакино сан байна гэхэд эрэгтэй юм уу гэд гайхна. Нэрээ энэ хүн бол 4 хаадын нэг гэж тайлбарлана. Цубакич зүгээр дээ. Гэхдээ Цубаки чан гэж дуудвал баярлна шүү гэв. Суу Сакурад уулзалт дээр Цубаки санг хараад юу ч бодоогүй юм уу? Манайх өвгүүдийн сургуульчтэй гэхэд байгаа болохоор нь болдгол юм байх гэж бодсон гэд уурлав. Харин Цубаки эрэгтэй байж ийм хувц өмсөд гэж бодсон уу? Уучлаарай. Гэхдээ дасвал баярлна шүү гэхэд зүгээр л гайхсан юм. Уучлахгүйгээд байх зүйл бишээ гэв. Цубакич баярлаад тэд бол миний туслах ахын Сэрью дүүн үүр юу гэд танилцуулна. Үмэгийн тусгай гахаан шүл уугаарай гэхэд Цубаки үсээ янзлаад би идийгээд гүгээд очно. Гайхалтай болж ресторан нэхэр юм биш үү? Үмэгийн хийсэн хоол бүгд л амттай. Дурлахаар юмаа гэснийг сонссон Сакура хамаг нүүр нь улаачсан. Чичрээ зогсож байдаг. Үмэ Цубаки хоёр юу болсныг нь асуутал. Суу Сакура харин бусдын хайр сэтгэлийн уур амьсгал мэдрэг болохоор ичээд улаачдаг. Тиймээс Цубакигийн Үмэг гих үйлдэлээс болж ингэсэн байхаа гэв. Сакурач гинэн цайлган юм аа. Миний сэтгэлийг ойлгосонд баярлалаа гин. Туслахын Цубакид явах ажилтайг нь сануулхад Сакураг болзоонд хамт явах уу гэж асуув. Сакурач ичиж улаан. Манай хэд хаашаа явж байгаа талаар асуухад Ито гих хөгшнийг гэрлөө явж байгаагаа хэлнэ. 1 жилийн өмнө эхнэрээ алдснаасаа болоод сэтгэлээр унсанд нь санаа зовж тогтмол очтгоо хэлв. Өвөөч 5 тайм орил гээд угтаж авахад манай гурав ирч хүчээр бэлхэж байгаа юм биш үү гэж гайхна. Нэрэгийн үсийг үзэсгэлэнт мимоза гих цэцэг шиг өнгөтэй. Суугийн эмгийг нилээд эртнийх юм шиг байна. Сайхан харагдаж байна. Харин Сакурагийн нүдийг үзэсгэлэнтэй үчийн өнгөтэй юм гэж магтана. Манай хэд жорж гэрийг нь цэгцэлж, эвдэрсэн зүйлийг нь засч янзалж, хамт суун ярилцаж байгаад явхаар болно. Өвөө ч эхнэрийгээ дурсаад хөвгөлтэй байлаа, баярлалаа гэд гаргаж өгнө. Явх замдаа Цубаки, өвөө эмээ хоёр бол миний ачтан байгаа юм. Намайг байгаагаар минь хайрлсан анхны хүмүүс гэв. Баг байхдаа бусдаас өөр сонирхолтой байсандаа өөртөө их л гутардаг байж, өвөө эмээ хоёрын хайсан эмгийг олж өгч, анх танилцаад тэдний хувцлалт байгаа байдлыг нь хараад их л таалагдсан. Өдөр бүр тэдэнтэй уулздаг болж, тэд түүний сонирхол
сонирхлыг анзааран байгаагаар нь хайрласанд баярлаж явдгаа хэлв. Нэрээч сэтгэл нь хөдлөн өвөөгийн юунд санаанд зовж шаналаад байгааг нь олцгоё гэж шийднэ. Манай хэд маргааш нь ч дахин ирж ярилцаж сууж байгаа Сакура хамт авахулсан зургийг нь хараад хахаж цацав. Нөгөө хэд нь ч анзаараад энэ зурагнаас юу харж байгааг нь асуухад эмээ аз жаргалтай харагдаж байна гэв. Түүнийг нь сонссон өвөө тэгж харагдаж байна уу гэд уйлав. Ганцаараа үлдснээсээ хойш санаа зовж байсан зүйл нь эхнэр нь хамт байх хугацаанд аз жаргалтай байсан болов уу гэх бодол байв. Учир нь тэдний гэрлэлт тохиролцсон гэрлэлт байсан ба эхнэр нь үг дуу муутай хүн байжээ. Суо зурагныхын талаар тэр модны өмнө яагаад авахулсныг нь асуухад эхнэр нь Ханамизуки тарихыг санаачилсан. Зураг авахулах дургүй байдагч тэрхүү модныхоо дэргэд хамт зураг авахулсан байдаг. Тэр үйл явдлаас нь өмнө ямар нэг зүйл болсон талаар асуухад өвөө үргэлж загварлаг зүйлд дуртай байдгийг магтаад би ч гэсэн тийм болно гэж хэлсэн байв. Тэгвэл эмээ түүнд ч ууралсан юм шиг байна. Энэ цэцгийн утга нь тууштай байдал, дур булаам хайр, мөн би чамайг сонирхохгүй байна гэж бодоо юу гэсэн утгатай. Энэ нь эмээгийн таныг ёжилсон эсэргүүцэл байсан байхаа гэв. Манай хэдийг өвөөг буцаад цоглог болоход нь их тусалсан гэд Цубаки дайлахаар болж тэднийг үрсэн байв. Сакурач түрүүнээс хойш бодлоо. Нүрээ яачихсан юм, зодуулсан юм уу гэж асуухад нэрээ бүдрээд унчихсан юм аа. Тийм биздээ сувоо гэд. За хурдхан явцгаая гэв. Нилээд хол алхлаа. Зөв зам мөн юм уу гэхэд энүүгээр эргээд явах юм байна гэв. Энэ замаар уу гэж асуухад нэрээч тийм ээ зөв гэд хараад шоконд орон зогсон. Тэр гудамж нь Кейсэ гих шүнийн гудамж байв. Нэрээч газрын зураг дээр энэ хавьд гэж байна гэд сандарсан харагдана. Хүн болгон л тэднээс манайхаар үйлчлүүлээрэ орох газар хайж байна уу гэж асууцгаана. Нэрээч сандран хурдан буцацгаая. Энтх ахлах ангийн сурагчдын ирээд байх газар бишээ гин. Гэтэл гинэ Сакурагийн дээрээс нэг охин унаад ирнэ. Зүгээр уучлаараа яарч аваа болохоор ингээд явлаа гэхэд хэсэг бүлэг нөхдүүд гарч ирэн бүслэн авна. Тэд нар хин юм, таньдаг юм уу гэхэд нөгөө охин ч үгүй гэтэл Сакура таньдаг бол яах юм гэв. Том амтай бацаа юм аа. Завгүй байгаа болохоор наад охиноо өгөөд зайл гэв. Нөгөө охин ч өөрөө очих гэтэл нэрээ түүний гараас барин зогсоо. Харин Сакура ийм олуула ганц охин хөөж яваа амьтад өгөхгүй бол яах юм гэхэд алжин хөлсөн ч хангалтгүй байхад саад боллоо гэж уурлана. Сакура ч суваг нэрээ охин хоёрын хажууд байж бай гэхэд нэрээ би зүгээрээ өөрийгөө хамгаалж чаднаа гэв. Суваач түүнд итгээд даатгая гэв. Сакурач даатгалаа шүү нэрээгээд зодолдож эхэлнэ. Нэг нөхөр Сакурагийн хажуугаар өнгөрөн нэрээ рүү яв. Сакурач араас нь явах гэснээр Сувогийн хэлснийг санан болно. Нөгөө нөхөрч нэрийг зохих гэж дайрахад нэрээ нүдэн ханаж болохгүй. Тулж эртэл нь ойртуул гэж бодно. Сувооч одоо гэхэд доош өвдөглөн суухад нь нөгөөх нь тэглэн нүрээрээ унана. Нэрээ Сувоогоос зодолдохыг зааж өгөөч гэж гуйсан байв. Сувооч зодолдох гэхээс илүү өөрийгөө хамгаалахаас эхэлсэн дээр байх гээд бөөрөнхий хорхой болох арга гээд зааж өгсөн байв. Дахин нэг нөхөр түүн рүү дайрахад Сувоо түүнийг хамгаална. Нүдэн ханаж болохгүй гээд байхад гэхдээ сайн байлаа гэв. Энэ үед Сакура ахалж явсан нөхрийг нь өшөглөж унгаж байв. Нэрээ тэднийг юун хүмүүс болохыг нь асууж байтал гинэт өөр нэг хүн тэднийг чиглэн гэрнэ. Сакурач нэрийг түлхээд өшгөлтийг нь хаана. Саяны нөхдүүдийн хамтрагч уу? Гэхдээ шал өөр төвшнийх юм гэж бодно. Гэтэл нөгөөх нь Шизукаг хайгаад байгаа амьтад та нар түүнийг ийм болгосон та нарыг алан даа гэд уурлахад нөгөө охин түүнийг алгадаад авна. Манай хэд ч гайхан нөгөө охин эхлээд намайг сонсолдоо гэж орлоо. Нөгөө нөхөрч манай хэдээс өвдөг сөгдөн уучлалтгүй. Нэрээ тэдний талаар асуухад намайг Накамура Канжи түүнийг Нарита Шизука тэр бол дуучин би дуулдаг газрынх нь хамгаалагчаа гэв. Канжич тэр гайхалтай хоолойтой сахиусан тэнгэр шиг гэж магтахад нөгөө охинч түүнийг байнга тус болдог гэж ярилцахыг нь Сакура сонсоод улаачсан. Сүүлийн үед байнга л ийм юм болоод байх юм а гэж уурлана. Сакурач гинэт тэр хоёрыг татаад араас нь ирсэн нөхрийг зохих гэтэл өөр нэг хүн нөгөөдхийг нь өшөглөн унгана. Таач дандаа л яарч хөдөлж байх юм. Дээрэс нь айлгүйтэд ямар ч анхааралгүй гэв. Таны зодсон хүмүүс үү гэхэд би бишээ. Тэд нар зодсон юм гэв. Нөгөө хэдэн ч манай дарга их төвөг удчихлаа гэд уучлалтгүй. Манай хэд ч даргаа гэж гайхна. Канжич энэ хотод нилээд алдартай бүлэг. Хүмүүс биднийг Роппо Ичиза гэдэг. Би тэр бүлгийн дарганаа гэв. Нэрээч нэрийг нь сонсоод гайхан. Кейси гудамжны Роппо Ичиза гэвэл өмнө нь Пүринтэй олон удаа мөргөлдөж байсан. Хүчрэхэг бүлгэн гэж сандрана. Нөгөөх нь ч Пүрин гинэгээд муухай харахад нэрээ амаа даран баларлаа. Яах вэ гэж бодтол Пүринийх байсан юм уу гэд инээн. Шизукач Пүрин гэвэл Цубакигийн танилуд уу гэхэд тийм ээ өнөөдөр түүнтэй уулзахаар энд ирсэн юм а гэв. Шизука тэр манай тайзан дээр бүжгэлдэг гэхэд манай хэд ч тайзаа гэж гайхна. Гэтэл Цубаки тэдний пабд ийм юмн дээр бүжгэлдэг байв. Манай хэд ч хамт суун хооллно. Өвөө та нарын ачаар гангалаад кино жүжиг үзэж өдөр болгон гадуур гардаг болсон гэд тэдэнд баярлснаа илэрхийлнэ. Нэрээч түрүүний бүжиг гайхалтай байсан шүү. Хизээнээс эхэлсэн бэ? Юу гэдэг бүжиг вэ? Яагаад энд бүжиглэж байгаа вэ гэд баахан юм асуув. Сууч ийм зүйл дээр ч даруухан байхгүй юм аа гэв. Тэр бол шонтой бүжиг. Интернетээр үзээд шууд л дурлсан. Тэгээд тайзан дээр бүжиглэж үзмээр санагдсанаа хэлв. Канжиг хоол барин ирэхэд манай 1-р ангийнхан цогтуу гаруудын зодооныг зогсоосон гэдэг үнэн үү гэхэд харин
Яагаад нэг тиймэрхүү юм болсон? Түрүү их тус болсон шүү гэв. Энэ үед Шизука тайзан дээр гарч ирэх ба Канжиж тэр дуулах гэж байна. Чимээ гаргаж болохгүй шүү гин. Канжи орж ирэхээс өмнө Шизукаг аюулд орсныг Цубакид хэлэхгүй байхыг гуйсан байв. Тэд игч дүүс шиг байдаг болохоор мэдвэл аимшигтай уурлах байх гэв. Гэтэл гаднаас нэг нөхөр яаран орж ирээд баахан нөхдүүд шуугаан тариад байгаа талаар Канжид хэлв. Мөн тэднийг түрүүний залуустай холбоотой байх гэв. Цубакич бид хамт явъя гэхэд тэднээс Шизукатай хамт байж байхыг гуйна. Сакурач босоод явхад энэ бол манай хотын асуудал гэхэд түрүүний нөхдүүдтэй холбоотой бол одоо бидний ч асуудал болсон гэв. Харин Цубаки тэднийг 9 минут буцааж авчраарай гэж захин. Манай хэдийгч яаран ирэхэд бөөн зодон болж байв. Канжиж хоцорчихлоо гэд ирэхэд эднэр түрүүний гэхэд тиймээ бидэнд туслана гэсэн гэв. Эсрэг талынх нь ч юу вэ? 4 хүн л нэмэгдэж байгаа юм уу? Бид ийм олуулаа байхад хурдан Шизукаг өгөхгүй бол энэ хотыг чинь сүрүүлнэ гэв. Канжиж шууд л тэдэн рүү дайран зодож эхлэв. Энэ хотыг яана гинэ? Битгий том юм яриад бай. Намайг амьд байгаа цагт тийм юм болохгүй гэж уурлав. Манай хоёр ч түүнийг аимшигтай юмаа гэж харна. Сакурач Канжигийн арыг хамгаалахад дахиад л туслуулчихлаа гин. Тэр хүүхэд ч сүрхий юм аа. Канжитай хамт зодтолдож байдаг гэхэд сувоо манай ангийн дарга болохоор мэдээч шүү дээ гэв. Тэр хоёрч бие биенийхээ араас ирж байгаа хүмүүсийг өшөглөн унахад сувог нилээн уян хатан юмаа гэхэд үгүй дээ сурах юм их байгаа гин. Төрүүлээд олуулаа явсан байж яагаад үүдэнд нь байгаад байгаа юм. Хурдан тэр эмэгтэйг аваачиж өгөөд мөнгө авъя гэсээр нэг баншин толгойтой нөхөр дахиад л баахан хүн дагуулan ирэв. Та нар нөгөө Роппо Ичиза гэдэг нь олон хүн зодуулжээ. Цөөхүүлээ байж гайхалтай юм аа. Хослол өмсөхөр хүчтэй болдог юм уу? Хідүүлээч гэсэн хослол өмсөх үгээд хүмүүс рүүгээ харна. Төрөүний залуус зодуулсан болохоор илүү олуулаа ирж байгаа юм уу гэхэд бид тэдэнтэй холбоогүй харин ч тэд бүтлгүйтэд бид энэ ажлыг авсан юм. Бид бол Грабел, Сунаба дүүргийнх гэв. Нэрээч тэр дүүрэг бол ямар ч дүрм журамгүй гэдгээрээ алдартай. Хулгай, гэмт хэрэг маш их гардаг. Тэнд сургуульд явуулгүй, ажилч хийхгүй, бусдаас ажлын хүсэлт авч амжиргаагаа залгуулдаг бүлэг байдаг гэсэн нь Грабел гэв. Бид зодтолдох гэж ирээгүй болохоор тэр охиныг өгчихүүл явлаа. Та нар ч ядарсан харагдаж байна. Ийм олон хүний эсрэг хэцүү биздэ гэхэд ялахгүй байсан ч хамаагүй. Энэ хот болон Шизукал зүгээр бол бидэнд хангалттай гэв. Сакурач ялахгүй байсан ч болох зодон гэж тийм зүйл бодож ч байгаагүй юм байна. Тэд хамгаалахын төлөө зодтолддог. Тэд ч адилхан юм а гэж бодно. Канжич уурлан Роппо Ичизагийн цус хөшиг нэгдлээгээд тэдэн рүү дайрна. Энэ үед Цубаки тэрхэд нэгэндээ баг өмсүүлчихсэн инээлдэж байв. Харин Шизука санаа зовон бодлогошрон суун. Хоёр ихрийн нэг Канжиг амархан зодуулчихгүй гэдгийг мэднэ үстэй. Тийм болохоор битгий санаа зовоо гин. Шизукач ариун цэврийн өрөө ороод ирье гэд явна. Түүнийг явсан хаагур Канжи тэр хэд юм нуугаад байх шиг байсан. Энэ зодон Шизукатай холбоотой юм болов уу гэж таамаглана. Түүнийг удаж байна шүү гэж бодтол Шизука гудамжаар гүйж байгаа харагдана. Зодон ч үргэлжилсээр Сакура дундуур нь явн Роппо Ичизагийн хүмүүст туслаж байгаа харагдана. Гэтэл гинэт Канжи гарч ирэн Сакураг зохих гэж дайраад зогсов. Уучлаарай. Өөрийнхөө хүнийг нам зохих шахлаа. Та хэд хөдөлж чадна биз дээ? Тийм бол буцацгаа Цубакид амлчихсан юм а гэв. Нөгөө хэдэн ч зочдоороо ийм зүйл хийх нь буруу гэхэд дараа манай дэлгүүрт ирээрээ дайлъя гэв. Сакурач уурлахад Канжи байнга туслуулаад байгаад уучлаарай. Бас баярлалаа. Амлалтандаа хүрч чадахгүй бол өөрийгөө өршөөж чадахгүй. Тийм болохоор ганц удаа бидэнд дог царайлах боломж олгооч гэв. Сувооч түүний гараас барин Шизукаг аюулгүй газарт аваачих хэрэгтэй гэдгүй. Гэтэл гинэт Шизукагийн болооч гэж орилох сонсогдно. Баншин толгойтой нөхөр зураг гаргаж ирээд Нарита Шизука мөн байна гэхэд Шизука зодоноо бол би та нартай хамт явъя гэв. Нэрээч түүний урдуур орон явж болохгүй. Чи ингээд явчих бол тэдний хийсэн бүхэн хий дими хоосон зүйл болно гэв. Шизукаг энэ гудамжинд яахаа мэдэхгүй байж байхад нь Канжи хүлээж авсан ба дуулах дуртайг нь мэдэн өөрийн ажилдаг газартаа дуучин болоход нь тусалж байсан байв. Надаас болж бусдынхаа гэмтгийг төвчиж чадахгүй. Тийм болохоор явуулаад өгөөч гэв. Баншин толгойд ч тэднийг шоолж инээгээд битгий тансаг юм яриад бай. Ядуу амтэн минь. Чи бидэнтэй ижил газраас ирсэн гээвстэй. Баян хөгшин худалдаж авъя гэж байхад зогтож байдаг гэд. Чи энд хүрээд ирвэл энэ бүхэн дууснаа гэхэд Шизука шууд л гүйгээд явна. Гинэт хоёр ихэр гарч ирэн түүнийг зогсооно. Цубаки ч араас нь гарч ирэн гинэт алга болоод хүн айлгачих юм гэв. Харин Шизука битгий ойрт би явчихвал хинч гэмтэж бэртэхгүй болохоор гэхэд тэгээд чи яамаар байгаа юм гэж асуухад бүгдтэй нь хамт баймаар байна гэд уйлав. Баншин толгойд ч бас хинбэ арай гэж зүуднээсээ сэрээд ирэх гэж байхад гэд хүмүүстэй нүдний чинь өмнө мөнгө байна. Бүгдийг нь зод гэв. Харин Цубаки өвөд манд тусалсан та нарт Шизукаг даатгамаар байна гэж гуйв. Сакурач чи дөрвөн хааны нэг хийж чадна биз дээ гэхэд надад санаа зовоо юу. Харин ч хэтрүүлчих вэ гэж санаа зовж байгаагаа хэлнэ. Харин Роппо Ичизагийн хідэд урдаа байгаа хүмүүстэй анхаар тэр баншин толгойтой хүүг би зохицуулнаа гэв. Грабелийн хүмүүс ч дайрж Цубаки хоёр туслахтаа би түүн дээр очимоор байна. Зам нээж үг гэв. Хоёр ихэрч урд хүмүүсийг унгаж явсаар баншин толгойд хүртэл жоохон л үлдлээ гэхэд нөгөөх нь өөрөө хүрээд ирэв. Шууд л Цубакийг зохих гэж дайрахад түүний гарнаас нь барин зогсоосон байв. Цубаки ч за бүжгэлцгээе гин.
Зодон үргэлжилсээр баншин толгойд Цубакиг нүүрэнд нь зогчихов. Ийм юм нүүрэндээ түрхэж байдаг. Заваарсан юм. Ийм юм намайг ялна гэж байхгүй гэд дайрахад Цубаки хөл рүү хөшөглөн зогсоогоод нүрээ будахаараа хүчтэй болдог юм гэв. Зодон ч үргэлжилж Цубакигийн үснээс татан нүүрэнд нь зогхоход Цубаки зүрүүлээд толгойд нь өшөглөн газар тунгана. Ядуусын хороолд амьдрах хэсэг хүүхдүүд нийлэн баг бүрдүүлж олуула байгаагаа ашиглан хөлсний ажил хийж хоолтой хондог байв. Тэдний ганц дүрм нь шагналаа бүх гишүүнд хуваах байв. Чи алдах зовлон шаналл гэлв. Тэр чинь юмтай хүний л үг байна. Харин надад юу ч байхгүй гэд Цубакиг дахин зогхоход буруу ойлгосон юм шиг байна. Чи ч гэсэн өвдөл тээж яваа байх нэ гэхэд нөгөөх нь уурлан дайрч. Чи яаж намайг ойлгох юм гин. Цубакич хүмүүс бие биенийхээ бүх зүйлийг ойлгоно гэж байдаггүй юм. Чиний зовж шаналж байгааг л мэдэж байна. Хэн нэгний дуртай зүйлийг шудраг бусаар булааж авахыг өршөөж чадахгүй. Тийм болохоор чамайг ялнаа гэд дахин өшөглөн унгана. Цубакич түүн дээр ойртон очоод уучлаарай гэхэд бүгд гайхан харцгаана. Би одоо дуртай зүйлээ хийж байгаа ч өмнө нь ийм байгаагүй. Тэр үед надад тусалсан хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн ачаар л би энд байна. Тийм болохоор би чамд тусламаар байна гэв. Өдрийн хоолойч авч чадахгүй байгаа хүмүүс яаж хүссэн зүйлээ хийх юм гэж уурлахад Канжи нэрэ дэлгүүрийн эзэн хүн хүч хэрэгтэй байна гэж байх шиг байсан гэв. Нөгөө хэд нь ч раманы газарт зөөгч хэрэгтэй байгаа. Бас хэд хэдэн дэлгүүр хүн хэрэгтэй байгааг сонссон гэдгээ хэлв. Нөгөө баншин толгойд ч одоо болидо намайг Сүзүрү шүүхээ гэдэг. Нөгөө хоёрч Накамура Канжи Цубакино Тасуку гэв. Жохон хугацаа өгөж тэдэнтэй ярилцмаар байна гэд хүмүүстэй бид л затглан байвал бус нь хамаагүй гих замаар та нарыг явуулсан. Буруу гэдгийг нь мэдэж байгаа ч өөр зам байгаагүй гэд уучлалтгүй. Харин одоо тэдний харуулсан замаар урагшилмаар байна. Дахин намайг дагахгүй биз гэхэд юу яриад байгаа юм? Бид чинь нэг хүн биз дээ гэв. Харин Цубаки Шизука дээр ирээд чи энд байгаа бүх хүний сэтгэлийг твсэллээ. Бүгд чамайг гэж байхад өөрийгөө золиослох гэлээ гэж уурлав. Хэцүү үедээ надад хэлэх байх гэж бодсон. Ямар ч үед чамд туслах болно. Надад найдаж болно гэд тэврээд уйлав. Дахиж төвөг болно гэж бодвол зүгээр өнгөрөхгүй шүү гэв. Харин одоо хайртай охиныхоо төлөө зодтолсон залууд урмын үг хэлгэн. Канжич юу яриад байгаа юм гэхэд та хоёр одоо нийлээчтэй гэв. Нөгөө хэдэн ч тэднийг дэмжин. Сүзүрич дахин уучлалтгүйгаад ийм үүмэн тарьсан бид нарт тусалж байгаад баярлалаа гин. Гэхдээ та нар зүгээр үү? Ажил даалгасан хүн байгаа биз дээ гэхэд зүгээрээ яаж игээд ярилцаад үзнэ гэтэл дээвэр дээр нэг нөхөр ярилцсан гэж юу? Ялагдсан хүний яриаг хэн сонсох юм гин. Цубакич чи яагаад энд байгаа юм гэж гайхна. Нөгөөх нь ч би хүссэн газар руугаа явна. Амьдрал гэдэг тэр чигтээ цаг нөхцөөсөн зүйл гэв. Канжич яаж юу ч болоогүй юм шиг ирж чадваа гэж уурлана. Удаан хугацааны дараа уулзаж байж юу вэ гэхэд Сүзүри уулзахаар ирсэн хүн чинь би биз дээ. Эдэнтэй хамаагүй болохоор өөр газар очиё гэв. Гэтэл Цубаки энэ хэргийн цаад эзэн нь чи байжээ гэхэд бүгд гайхан харцгаана. Сакурач гинэт гарч ирээд чи хэн юм гэхэд хөөе Цубаки дүү нартай танилцуулаач гэн. Тэр бол надтай нэг үеийн хуучин Фүриний сурагч Эндо Ямамато гэхэд суу би ч мэдэх юм байна гин. Харин нэрээ Фүринд түүнийг таньдаггүй хүн нэг ч байхгүй. Тэр бол домог болсон хүн гэв. Эндоч ичмэр юм а ганцхан жил сурсан байхад гээд инээн. Сакурач юун домог гэж чи бол бусдад хүн хулгайлахыг даатгадаг адгийн новш байна гэж орлоо. Чамайг Сакура гэдэг байх нэ? Үс нүдийг чинь харсан юм байна. Килтэй зодолсон нөхдүүд дунд байсан биз дээ. Ганцаараа дайрч ороод бусдаа санаа зовсноосоо болж зодуулахыг чинь харсан. Чи Фүринд байх хүн биш. Хурдан гарсан дээр гэхэд нэрээ Сакурагийн талаар юу мэддэг гэж ингээд байгаа юм гэж уурлана. Хөөе хоолой чинь чичрээд байна гэтэл гинэт Канжи Цубаки хоёр түүн рүү дайран. Харин ч түүн шиг залуул Фүрийн тохирноо гэв. Араас нь сууж дайрахад битгий намайг орхиод бай гэд Сакурач түүн рүү дайрав. Нөгөөх нь ч хүний яриа дуустал нь сонсолтоо. Наа залууч нь муулсан юм биш. Харин ч эсэргээр хайрын юм гэж бодсон. Бусад чинь чамд саад болоод байна. Чамд ганцаараа байсан илүү тохирно гэхэд би өөрийнхөө байх газрыг өөрөө шийднэ гэв. Тэгвэл жоохон хөвгөлдөж байгаад явъя гэхэд Сүзүри дундуур нь орж ирэн одоо боль гэд энэ бүхэн надаас ихэлсэн. Хариуцлага өөрөө үүрэх болохоор яваад өгөөч гэд өвдөг сүгдэнгүй. Эндоч түүнийг шоолон инээгээд өвдөг сүгдэж гуугаад өрөвдөлтөө юм а гэхэд нөгөө хитэн ч уурлан дайрахад за дуусгацгаая. Хүсэлт гаргасан өвгөн далдуур с жигтэй юм хийдэг юм байна лээ. Жоохон сүрдүүлчихвэл тэр охинд ч дахиж ойртохгүй байх. Дараа Фүрийн дээр хөгжилтөхөр очноо. Дараа уулзъя гэд явхад Сакурач араас нь гүйхэд дараа уулзъя гэд байна. Бацаа минь гэхэд Сакурач сонин царайлан зогсно. Манай хэд ч бүгд хамт хоолцоогоож байгаа харагдана. Канжи Шизукаг аварсанд баярлалаа. Бас Сүзүритэй танилцсанаа тэмдэглээд сайн идэж уугаарай. Бүгдийг нь би тааж байгаа гин. Сакурач бөөн уур сууж байв. Харин Сүзүри надаас болж ийм юм болчихлоо гэхэд Сакура чи юундаа уучлалт гуугаад байгаа юм. Тэр залууд л уур хүрээд байгаа болохоор уучлалт гуйхаа боль гэснэ. Хоёрхан насны зөрүүтэй байж бацаач гих шиг гээд уурлана. Цубакич хийхийг хүсэж байсан зүйл нь юу байсныг нь асуухад тоглоом гэв. Гэтэл Хидака манад байгаа шүү гэд тэд хамтдаа тоглолцооно. Анх удаа тоглож үзээд ямар санагдаж байна гэхэд хөгжилтэй юм а гэд баярлав.
Сакураг солигд гэхэд би өмнө нь тоглож байгаагүй гэд 10 хожигдоод боож өгөх гэж бай. Цубакич Үүмэд анхааруулсан талаараа Канжид хэлнэ. Арайч Сакураг сонирхно гэж бодсонгүй. Тэгж хэн нэгнийг үнэлж байна гэхээр хүн биш байтал гэхэд тийм ээ ганц хүнийг тооцохгүй бол гэв. Цубакич манай гуравт өглөө эрт дээвэр дээр ирээрээ гэсэн байв. Яагаад ийм олуулаа байгаа юм гэхэд Үүмэ бусдыг нь дуудсан бололтой гин. Нэрээч сандран дөрвөн хаан туслахууттайгаа гэдэг чинь өчигдөр болсон зүйл үнэхээр ноцтой гэсэн үг гин. Үүмэч бүгд цугулчихсан уу гэхэд ховор тохиолдол байна шүү. Хамгийн түрүүнд ирдэг байж гэцгэн. Эхлэхүүдээ өглөө эрт байгаа болохоор юм мэдэнгээ ярилцъя. Котагагийн тусгай сэндвич гээд гаргаж ирнэ. Сакурач энэ юу болоод байгаа юм гэхэд суу салхинд гарч байгаа юм уу даа гин. Цүгэж бүгдд нь аяг тараагаад Үүмэ тусалж байгаад баярлалаа гин. Нэрээч би туслая гэхэд ангийнхныгаа хараад гайхаж байснаа уурлана. Сууч яагаад энд байгаа юм гэсэн царай байна даа гэв. Гэж Сакурад аяг өгөлгүй үлдээхэд чи мөн надад ч гэсэн өгөөч гэж уурлана. Нэг аяг аваад базаач шидчихв. Сакурач уурлаж дээд ангийнх нь муур нохоо гэж шоол. Үүмэг битгий муухай аашлаарай. Аяг дими үрлээ гэхэд бадсан аяга янзлаа тавьсан байв. Хираги гол юма ярья гэхэд нэрээ болсон явдлыг тайлбарлах гэтэл Цубакига сонссон. Канжи бас баярлалаа гэж байсан. Том гавья байгуулжээ гэв. Тэгвэл биднийг энд дуудсан шалтгаан юу юм гэхэд бүгд л чимээгүй суцгаана. Үүмэ Сакурагаас Эндотой уулзаад ямар санагдсныг нь асуув. Сакурач адгийн навш байсан гэхэд тэр чамайг сонирхоод байсан гэж сонссон шүү. Тийм болохоор Эндогийн талаар мэдэж байсан дээр байх. Тэгэхийн тулд Бовфурины үүссэн түүхийг ярих хэрэгтэй болно. Тэгээд л бүгдийг нь дуудсан юм. Бовфуриныг байгуулах үед ардаа үлдээсэн хар сүудрийнхээ талаар ярина гэд нэрийг тэр түүхийг хэр дэлгэрэнгүй мэдэх вэ гэж асуув. Нэрээч 2 жилийн өмнө болсон явдал. Олон хулиганаараа алдартай Фүрийн ахлах сургуульд 5 залуу элсэж орсон юм. Тухайн үед Фүрийн эмх замбраагүй байдалтай байсан. Тэдгээр 5 залуу сургууль дахь гол бүлгүүдтэй зодолдож бут нэргэж байсан. 2-3 дугаар ангийнхнаас хинч зогсоож чадаагүй. Ялсан өрсөлдөгчдөө багтаа оруулж илүү хүчрхэг болж Фүрийн доторх тэмцэл баг багаар намжсан. 1 жилийн хугацаанд Фүринийг нэгтгэж чадсан. Тэдгээр бүлгэмүүд нэгдэж хотыг хамгаалах Бовфурийн болсон гэхэд бүгд л алга ташин баяр хүргэн. Үүмэч баярлалаа. Тиймэрхүү юм болсон санагдаж байна гэхэд Хираги уурлан тийм амархан байгаагүй шүү гин. Сакурач тэгээд энэ ярианы хаана тэр сүудэр чинь байгаа юм гэхэд тэгвэл нэрээ Эндогийн талаар хэр мэдэх вэ гэв. Нэрээч Эндо саныг Фүриний хүн бүр мэдэх байх. Домог болсон нэгэн. Үүмэ сантай адилхан 1-р анги байхдаа шинэ бүлэг байгуулж 2-3 дугаар ангийнханд жалгадж байгаагүй. Тэд цөөхүүлээ боловч хүчтэй байсан. Фүринээс гадны багуудыг ч буулган авч байсан. Тэдний зодооны дараа шатаж дууссан мэт юу ч үлддэггүй байсан гэж ярьдаг. Тийм болохоор Эндо сааны нүдэнд өртвөл дуустдаг гэдэг. Тэр бол Фүринийг нэгтгэх хамгийн том саад байсан. Гэсэн ч баатрууд ялалт байгуулан Фүринийг нэгтгэсэн. Гэвч тэд Фүринд үлдэлгүй явцгаасан болохоор сүудэр гэж байгаа биз дээ гэв. Үүмэч чиний ярьсан зүйлд 2 алдаа байна. Нэгдүх нь тэд үс сансандаа хөдлөх хүмүүс биш. Гэхдээ Эндо дахин Фүрин рүү анхаарад байх шиг байна гэхэд та хэд өмнө нь 1 удаа ялчихсан болохоор энэ удаад ч зүгээр биз дээ гэтэл наадах чинь 2 дахь алдаа тэд нэгдсэн Фүринийг өөрсдөө орхисон юм. Бид тэднийг ялж байгаагүй. Бид хотыг хамгаалахаар зорж байсан. Харин тэд хуучин Фүрин болох бүлгүүдийн зодон эмх замбраагүй газрыг хүсэж байсан. Эндо тэр хэдтэй олон удаа зодолдож байсан ч хинэн ч ялж байгаагүй. Фүрин эмх зэгцтэй болох яг тэр үедээ зэрэгцсэн. Тэд өөрсдөө явцгаасан юм. Харин одоо тэр сүудэр Фүринд дахин ойртож байна. Ямар шалтгаантайг нь мэдэхгүй ч хамгийн муугар бодоход Фүринийг хуучин шиг нь болгох гэж байгаа байх гэв. Сакурач инээгээд өөрсдөө ирэх юм бол бид нар хайж очих шаардлагагүй юм байна. Өрсөлдөгч минь хинч байсан нислэлэн зохиход болно гэв. Хүмүүс эд зүйлс, дурсамж гээд эрхэм чухал зүйлсээ хамгаална биздээ. Тэр чинь л Бовфурийн биш юм уу гэхэд бүгд гайхан харна. Үүмэд өмнө нь Котаха Сакура гэдэг нөхөр хуучин Фүриний талаар сонсоод ирсэн гэсэн. Бас өөрт нь яг тохирно гэж байсан. Харин би тэгж бодохгүй байна гэж ярьж байсан байв. Сакура чамайг энэ хотод ирсэнд үнэхээр баярлаж байна. Тийм болохоор ямар нэг юм болвол Эндог даатхан шүү. Эндо угаасаа намайг сонирхдаггүй. Фүринд байхад ч нэг ч удаа зодолдож үзээгүй гэхэд Эндо тэр хэдтэй олон удаа зодолдож байсан гэж сая хэлсэн биз дээ гэв. Домог болсон өөр нэг залуу байгаа гэхэд Сакурач юу гэсэн үг юм гин. Нөгөө хоёр ч сонсож байгаагүй юм байна гэж гайхна. Тэгвэл Эндо сантай адилхан өөр хүн байгаа гэж үг гэхэд үгүй ээ. Тэр залуу Эндогоос хамаагүй илүү хүчтэй. Миний цорын ганц ялж чадаагүй хүн гэв. Нэрээч тэр чинь хэн юм гэж асуухад түүнийг Такеши Чика гэдэг магадгүй Фүриний түүхэнд хамгийн хүчтэй залуу байх гэв. Эндоч гудамжаар явсаар энд юу болоо вэ Такеши гэж инээн. Нөгөөх нь ч энэ солиуд буудуулах гэсэн чинь эднэр саад болоод гэхэд тэгээд яагаад наадуулаад давхарлаад өрчгсөн юм гэв. Солиутыг өндөрт хөөргсөн дээр гэдэг биздээ гэд солиутаа буудуулна. Тэгснэ нэг л болохгүй байна. Илүү өндөрт хөөрнө гэж бодсон юм. Дахиад сураа өндөрлөх үү гэв. Ийхүү Weinberg анимны маань 2 дугаар улирал дуусаж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн анимаараа иргэн уулзъя. Баяртай.